За номон дээр 2015 онд тулгуур эрхтний бэрхшээлтэй болсноос хойш гэр хорооллын нөхөн жорлонд ороход хүндрэлтэй айлд зочлох үедээ жордон руу унсан тохиолдолч гарч байжээ. Ингээд тэрээр энэ асуудал зөвхөн өөрт нь биш, өөртөө нь ижил олон хүнд тулгамддаг болохыг ойлгосон байна. Эмээс Монголын эрсдэс уур амьсгалд тохирсон хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй Экомур ариун цэврийн шийдлийг хөгжүүлж чадсан байна. Харин энэ удаа Фандиа платформтой хамтран санхүүжилт босгож шаардлагатай иргэдэд үн төлбөргүй суйрлуулж өгөхөр болсон байна. Өөрийнхөө гинт одоо 0 ингээд танхар Монгол гинт ч одоо нэг тийм гинт дотроо бисаад ээж болохгүй тий ямар нэг шийдэл зайлшгүй хэрэгтэй болоод тэгээд судалж агаад бид нар одоо яг энэ Экомур-ийн анхны загварыг тэр маань бол хөлддөг байсан үнэ хэлэхэд хэцүү байсан тэгээд тэрийг авчраад үнсний хэрэгжилж байсан тэгсэн чинь айлд очих хүнд чинь бас хэрэгцээ шаардлага байна өөр ийм гэр хорооллын айлд очиод одоо яг жорлонд нь бол үнчиж байгаа хгүй. Тэгээд тэр үед л бодогдчихсэн. Би ганцаараа өөрийнхөө асуудлыг шийдээд нийгэм бол бас хэцүү байгаа юм байна. Над шиг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол 0 бол үнэхээр асуудалтай байна гэд. Иргэн Батсүх яг энэ байршилдаа 22 жил оршин сууж байгаа. За энэ хугацаанд тэднийг 2 нөхөн жорлон ухаж дүүргэсэн байна. За гэвч бохирдлих өвлийн нөхцөл талтаргаатайгээд Батсүхгүй хөл муудаж ороход хүндрэлтэй болсон тул 2016 онд сорвуулдаг нойлоор шийдсэн байна. За гэвч ус их зарцуулдаг, хурдан дүүрдэг, өвөлдөө хөлддөг зэрэг асуудал тулгарсан байна. Иймээс 3 жилийн өмнөөс Экомур ариун цэврийн шийдлийг сонгосноос хойш гэрээсээ гарахгүй аюул асуудалгүй ариун цэврийн асуудлаа шийдвэрлсэн гэлээ. Одоо ядлагтай өвд болоход цастай үед бол телевиз халтчих гад ерөөсөө. Тиймэрхүү юмнаас л болгоомжлж ил ийм жорлон энэ хоёр хүүхэдтэй танилцж аваад тэгээд ашиглаад одоо 3 жил болдог айгүй сайхан л байж. Экомур ариун цэврийн шийдэл нь 500 литр бордоо шуулгах савтай, ус цахилгааны хэмнэлттэй 100 ам бүлтэй айлд 2 сар орчимд дүүрэх асуудал үүсдэггүй байгаль орчинд ээлтэй зэрэгээрээ давуу талтай. Ер нь бол одоо энэ дээдлийн хэсэг маань болохоор нөгөө сорох ноцоос хэсэг байгаа. Энэ ноцоос маш хүчтэй сорж ээж баг усаар хүчтэй сорж бохир отгийн шингэнийг энэ ноцоосоор дамжуулаад энэ танк руу унгаж байгаа юм. Тэгээ энэ ноцоосныхоо доор болохоор ийм нэгж чаагдаг ийм калабкин гэж хэлдэг хаалттай байгаа. Тэр хаалт бохироо унгаж дуусаад автоматар хаагдана. Тэгэхээр нөгөө буцаж суултуур руугаа өнөр гарахгүй гэсэн бохир өнөрдөхгүй гэсэн. Төслийн хүрээнд 15 сая төгрөгийн санхүүжилт босгож нөхөн жорлонг ашиглах боломжгүй байгаа 2 бодит нөхцөлд 2 ширхэг Экомур жорлонг сорилуулахаар зорж байна. За гэхдээ нөхөн жорлонг ашиглах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг өрх зам дагуу барилдаг малчин айлын гэр буудалд тос сорилуулахаар төлөвлөсөн байна. Хүний эрх байгаль орчинд ээлтэй энэхүү төсөлд хувь нэмэр оруулахыг хүсвэл Фандиа платформоор нэвтэрч хандив өгөх боломжтой юм а.